За сайн байцгаана уу. Тэгээд та бүхэндээ бас өнөөдрийн мэндийг хүргье. Тэгээд өнөөдөр бүгд хамтдаа 4-р хичээлийн үргэлжлэлт хичээлийг бүгд хамтдаа үзье. 4-р хичээл 2 хувааж үзсэн байгаа. Өмнөх нь энэ бүтээл бие судлалын номын ерөнхий таймтай бид нар ажиллаж ерөнхийдөө бид нар ойлголтыг авсан бол одоо үргэлжлүүлээд үндсэн хичээл маань зөвхт байдлын төлөө өнсөж цангагч хүмүүс ерөөлтэй. Учир нь тэд хангалуун болох болно гэд энэ ишлэг бүгд хамтдаа задлж хамтдаа үзнэ. За зөвхт байдлын төлөө өнсөж цангагч хүмүүс ерөөлтэй. Учир нь тэд хангалуун болох болно гэдэг. За энэ дээр зөвхт байдал ба ерөөлтэй гэдэг үгийг та бүхэн Библиэл дээр тэмдэглэе гэд бас ялгаж бичээрэй. За тэгээд энэ дээр нэг хүнийг бас төвшлөгөж оролдлоо. Маш их ангад сангасан газар, ангал хоосон газар дээр энэ зөвхт байдлын усыг зөвхт байдлаас ундаалж байгаа нэг ийм хүний төрслөл. Тэр үедээ бид нэг өнөөдрийн хичээл юм байна. Ийм хүний талаар бид одоо үзэх гээд байгаа юм. Зөвхт байдлаар ангад сангасан тийм хүмүүсд ерөөлтэй яа. Тэгэхээр энэ зураг бидэнд хичээлийн явах туршид энэ зураг маань ингээд харагдчихвэл бид нар бас нэг зүйлийг бодох болов гэд. За энэ дээр би нэг хэдэн зөвхт байдлын төлөө консепт сонгож хүмүүс. Энэ дээр би нэг хэдэн асуулт тавьмаар байна. 6 асуулт тавина. За энэ асуултын дагуу 6 асуулт. За энэ дээр гарч байгаа хүмүүсүүд нь хэн бэ нөхөр? Ямар хүмүүс байж нөхөр? Зөвхт байдлын төлөө хүнсэж байгаа хүмүүс. Тэр зөвхт байдал хараахан хүртсэн гэсэн хүмүүс бол би байгаа биш шүү дээ. Харах юм бол тийм үү? Зөвхт байдлын тэр стандарт хэмжүүрт хүртсэн тийм хүмүүс биш. Хараахан түүний төлөө өнсөж чангаж байгаа тийм хүмүүс. За хин гэдэг дээр ийм хүмүүс байна. Тийм хүмүүсд ерөөлтэй гэж ихнийд хэлсэн байна. Тэгээд энэ хүмүүсүүдэд одоо юу амлагдсан бэ гэхээр хангалуун байдал амлагдсан байна. Хангалуун байдал. За энэ дээр би юу гэж биччихье? За өмнө хичээл дээр би нөө та нарт ажилтны 6 асуултыг ямар нэгэн текстнэр энэ асуултаар дамжуулж банк асууж байгаа нь ямар үр дүнтэй гэдгийг ярьжсэн бол одоо нэг би за хэрэгжүүлэлт болгоод өөр энэ зүйлийг бас харуулах хичээж амаа. За юу амлагдсан бэ гэхээр хангалуун байдал амлагдсан байна. За энэ хэрхэн дараагийн хэрхэн гэдэг асуулт яаж? Тэгээ энэ амлалтыг харах юм бол энэ амлалтыг ер нь хүмүүс яаж хүлээж авна гэж байна. Хэрхэн хүлээж авна вэ? За тэгвэл энийг бид нар өнсөж цангаснараа энэ амлалтыг хүлээж авах нэ. Тэгээ бидний асуулт тавих юм бол ингэж харагдаж байна гэсэн үг. За бид нар асуулт тавихгүйгээр зүгээр унших юм бол тэгээд яг л ийм хүн байна. Ойлгомжтой байна гэж хардаг бол бид нар асуулт тавьснараа илүү нарийн тэр хүн анзаарч хараад байдаггүй. Тэр бичээсээс бид нар нарийн зүйлийг олж харах боломжтой. За амлалтыг хэрхэн аавна гэж юм тэгэхээр өнсөж цангаснараа авах юм байна. За яагаад өнсөх ёстой гэж? За яагаад зөвхт байдлын төлөө өнсөх ёстой юм болоо? Өнсөх ёстой вэ? За яагаад гэдэг асуулт тавь. Зөвхт байдлын хүртэж тэг ерөөгдөхийн тулд яагаад заавал өнсөж цангах ёстой юм бэ? За тэгж амьдрмааргүй байх шүү дээ гэж. Тэг өнөөдрийн итгэгчнэрээс асуух юм бол та хэрхэн ерөөгдмөр байна? Та хэрхэн зөвхт байдал хүрмээр байна гэвэл
ловдог. Сайн дураараа би үнсэд цангийн маш их тэр зүйлийг ингэж хариулах хүн ер нь хэрэг байгаа болоо. Яагаад гэвэл түрээндээ бид хариулт нь яаж олж болж байна? Тэр өнөөдрийн хичээл бол ер нь яагаад гэдэг асуултанд илүү хариулт олж авахын тулд байна. Одоо бол харахад бол яагаад гэдэг асуултанд хариулагдах тэр хариулт бол одоохондоо харагдахгүй байна. За энэ хичээлийн төгсгөл бид нар яагаад гэдэг энэ асуултанд бид нар хариултыг олголно. За өнөөдрийн хичээлийн маань гол сэдэв маань. Тэгэхээр зөвхт байдал гэдэг бол ерөнхийдөө Бурхны хүслийг эрен хайж байгаа. Бурхны одоо Бурхны хүслийг эрен хайж байгаа. Тэр жишээ. Бурхны юу шудраг, юу үнэн бэ гэдгийг байдлыг Бурхны шудраг үнэн байдлыг холбоотой зөвхт байдал гэдэг юм байна. За энэ бол за тэгвэл үнсэд цангах хүмүүс. Тэг үнсэд цангал гэдэг бол ерөөдөө бидний хүнстэй хэрэгцээ хангалуун болох. Цангасан үнд ус хэрэгтэй, ядарсан үнд амралт хэрэгтэй. За тэгвэл нэг юм тэгэхээр зөвхт байдал гэдэг үг маань ерөөдөө Бурхны хүслийг илчлэхэд тохиромжтой одоо зөвхт байдал. Хүмүүсийн бодлоор зөвхт байдал биш, Бурхны зөвхт байдлыг эрен хайж байгаа юмсууд. За үнсэд цангах гэдэг нь бол ерөөдөө бидний махан биений хэрэгцээ хүсэл байгаа шүү дээ. Энэ хүн хэрвээ махан биеэр маш их үнсэд цангаж байгаа. Тэр нүний хэрэгцээ бол ус суух хэрэгтэй. Хүний амьдралын хамгийн чухал хэрэгцээ бол аливаа зүйлээр дутагдах, гажигдах ёсгүй хэрэгцээ байна. Тэр хүн энэ хэрэгцээ нэгдлөө талах ямар үнэтэй ч вэ хамаагүй, ус ямар үнэтэй байсан ч хамаагүй $1000 байлаа гэж бодъё. Усны юм $1000 байлаа гэж бодоход энэ хүн за боли цагтаа ус чинь бол нэг $1000 л би авч удаа байлаа. Одоо 1000 болсон юм бол $1000 болсон юм бол болиё гэж бодоод уухгүй. Ямар ч хүнээр амаахгүй тэр хэрэгцээгээ хангахын тулд тэр хүрт хэрэгтэй байхгүй. Талах хичнээн үнэтэй болсон ч хамаахгүй тэгээд худалдаж авахаас өөр байхгүй. Яг бол махан биений хэрэгцээ гэдэг бол бидээс үүнийг шаардж байна. За тэгэхээр энэ би юу хэлэх гээд байна гэхээр яг үүнтэй адилхан бидний доторх сүнслэг байдал маань зөвхт байдлын төлөө яг үүнтэй адилхан тийм ямар ч үнээр хамаа байхгүй, ямар ч золиос гаргаа байхгүй бидний сэтгэлээхэн үнтэй тэр сэтгэл ханамжтай байдлыг бид нар олж авах хэрэгтэй байдаг. Энэ зөвхт байдлыг үн ямар ч үнээр хамаа байхгүй. Бид сэтгэлтэй ханамжтай байх хэрэгтэй. Бидний сүнсний хэрэгцээ юм. Тэгэхээр зөвхт байдлын төлөө үнсэд цангана гэдэг бол ерөөдөө бид нар сэтгэл хангалуун, сэтгэл ханамжтай байдлыг эрен хайж байгаа байхгүй. Энэ бол ингэ дүүрсэн байх хэрэгтэй байдаг. Тэг хүний зүрх сэтгэл нэг л ямар дутагдаад хоосон байгаа тохиол бид нар ямар нэгэн зүйлээр ингээд ангад сангаснаа мэдэрдэг. Хоосорсноо мэдэж амьдэрдэг. Тэгээ сүнсэнтэй ядуу хоосон байгаагаа мэдээд гашуудаад өмнөх хичээлүүдээр бид нар ярьсан бол одоо энэ хэрэгцээ дүүрэх хэрэгтэй байхгүй. Тэгээ нэг асуулт байна. Тэгээ та өнөөр одоо яг итгэвч хүнийхээ хувьд итгэвч биш хүн ч гэсэн та сэтгэл хангалуун байдгүй. Хэрэв үгүй гэж ивэл бидэрт нэг юм асуудал байна гэсэн үг. Нэгт за бид
буруу зүйлээр үлснээсээ болж сэтгэл ханамжгүй байдал. За мөн нөгөөх нь бид буруу газраас сэтгэл хангалуун байдлыг сэтгэлийн хангалуун байдлаа хаагаад байна уу гэж асууя л да. Бид бодох хэрэгтэй. Бид буруу зүйлээр өснөөсөө болж байдаг байна уу? Эсвэл бид буруу газраас сэтгэл хангалуун байдлыг эрен хаагаад байна уу? За цуглаандаа ирчээл номдос сонсоо байж л таны бодол санаа төр чинь шал өөрийн бодогдоод байвал та хэдий зөв газараа байгаа ч гэсэн таны бодол санаа төр чинь нэг зүйлээр дутагдал өсөд байна. Яг тэгвэл та буруу зүйлээр таны бодол санаа буруу зүйлээр өсөж байгаа байхгүй. Тийм учраас ямар ч сайхан тансаг сайхан байдалд орсон ч гэсэн хүний зүрхсэтгэл нэмэр дутагтаад идэг. Энэ л нэг бол буруу зүйлээр өссөн. Нэг бол та буруу газараас сэтгэл хангалуун байдаг хайгаад байна. Шоу цэнгэний найр надам шоудаг газар очичвол бурхны зөвхт байдлыг би хайгаад байна гэж энэ бол бас утгагүй. Тэр өөрийгөө бодох хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр Есүс нэг зүйлийг хэлсэн байна. Иохан номын 7 дугаар бүлэг дээр хэрв цангасан хүн байвал над руу ирж уухтаа гэдэг. За би энэ зүйлийг уншчихъя. Баярын их өдөр болох сүүлчийн өдөр Есүс зогсоод хашгиран хэрв цангасан хүн байвал над руу ирж уухтун. Надад итгэдэг хүн түүний дотроос амийн усны гол урсах болно гэж сударт хэлсэнчлэн байх болно гэвэ. За энэ зүйлийг хэлсэн байна. Тэр Есүс тэр тухайн үед бидний хамс эдийн бид нар харах юм бол майхан баяр ойртож байсан. Майхан баяр болцсон. Тэгээ Ерүсалим хотод маш их хөдөлгөөн хүмүүс янз янзын хэрэгцээнийхээ зүйлийг олж авах гээд баяр зориулаад баяраа тэмдэглэх гээд. Тэр өнөөдрийн бидний ойлголтоор бол шинэ цагаан сар болох гээд цагаан сарын хөдөлгөөн хүн болон ингээл ямар нэгэн зүйлийг ирэн хайгаал маш их завгүй явждаг. Тэнд бол хүн болгоно л тэрийг аваарай, энийг аваарай гэл бараагаа хямдрууллаа, ийм боллоо, хуурваарай гэл янз янзын зүйл байдаг. За Есүс ч гэсэн тухайн үедээ бас яг олонний дунд ороод зөвхт байдлын талаар энэ хувцсыг бол зарж байгаа байхгүй. Санал болгож байгаа байхгүй усыг. Тэр усыг тэр энэ Есүс хэн талдаж хэлээд байгаа хэр зөвхт байдлаар цангасан хүмүүсийг дуудаад байна уу? Хэрэг цангасан хүн байвал гэж байгаа байхгүй. Цангасан хүн болгоныг дуудаж байгаа. Тэр энэ дээр бол Иохан номдэр бол ямар ч зөвхт байдлаар цангасан хүн. Тэр энийг бүгдээр илүү сайн ойлгохыг бол ямар хүмүүс Иохан номын 4-р бүлэг дээр нэгэн Самар эмэгтэй цангасан эмэгтэй ходог дээр очиод байж л Есүстэй уулздаг. Есүс тэнд сууж исэн. Харин Самар эмэгтэй очиод тэр халуун үдийн нарнаар тэр ус уух гэж тэр ходог дээр очисон чинь Есүс тэнд суучсан. За тэгээд Есүс хэлсэн. Энэ уснаас уух хүн бүр дахин цангах болно. Харин миний өгөх тэр усныг уух хүн бүр дахин хижээд цангахгүй. Түүний төрөөс мөнхөд оргилон гарах болно гэдэг ийм утгатай үг хэлдэг. Тэгэхээр тэр эмэгт Самар эмэгтэй эзэн тэгвэл тэр уснасаа надад өгөөч гэж хэлсэн байдаг. Тэгвэл би дахиж энэ одон тэр ирэх шаардлагагүй шүү дээ гэдэг. Тэгэхээр тэр эмэгтэй дотор юу болж байгаа вэ?
цангасан тэр эмэгтэйгээр бид төсөөлж харах юм бол тухайн үеийн хүмүүсүүд хүн болгоны дотор нэг л тийм зөвхт байдлаар цангасан Бурханыг эрен хайсан тийм сэтгэлтэй хүмүүс тухайн үеийн нөхцөл байдалд бол их харагд байсан. Тэгээ тэр нэг өдөр тэр нэг гайхамшигтай тэр нэг өдөр нь Есүс тэр эмэгтэйтэй уулзсанаар та нарын тэр хайгаад байсан тэр Бурханыг ярин хайж байсан Бурханаас ирдэг тэр зөвхт байдлыг хүсэмжлэн хүлээж байсан тэр зөвхт байдал чинь тэр би байна гэдэг өөрийгөө танилцуулснаар тэр эмэгтэй сүмсэн дотроо тэр зөвхт байдлаар ямар их өнсөж сангаж байсан эмэгтэйг бидний эмэгтэйд зүүрлж болох байхгүй. Есүсийн хэлж байгаа тэр Самар эмэгтэйтэй хэлсэн тэр надаас тэр усыг авч ууснараа та нар мөнх амьд хүртэл тэр хангалуун болох болно гэдгийг санаа хэлж байсан. Хангалуун болох болно. Төрөлт болно гэж. За тэгээд Есүс энэ Иохан номын 7 дугаар бүлэгдэр байгаа энэ үйл явдлыг бид нар ханс үедээ бид нар нөхцөл байдлыг харах юм бол бүгд Захария намын 14-ийн 16-г бид хамтдаа уншиж үзье. Иерусалимыг товтлохоор ирсэн бүх үндэстний үлдсэн хүн болгоно нь жил бүр ирж түмэн цэргийн эзэн болох хаант мөргөн майхан баярыг тэмдэглэнэ. Түмэн цэргийн эзэн болох хаант мөргөхөөр Иерусалимд ирдэггүй газар дэлхийн ямар ч гэр бүл дээр бороо хургу байх болно гэж хэлсэн. За энэ дээр юу хэлж байгаа вэ? Иерусалимд бол тэр дайнаас хойш, осолтоос хойш хүн болон ирж тэр Иерусалимд хаанда хүндэтгэл мөргөж тэр баярыг хамтдаа тэмдэглэх болно гэж. Майхан баяр болж байгаа нь Бурхан бидний дунд байна гэсэн тэр баярыг хамтдаа жил болгон тэмдэглэдэг еврейчүүдийн баяр гэдэг байна. Энэ бол хараад 7 сард болдог үе байна шүү дээ. 7 дугаар сард болдог. 7 дугаар сард мөргөд энэ 3 баяр болдог. Тэр баярыг хамтдаа тэмдэглэхийн тулд Галил аймаг бусад аймагудаас ингээд бүх хүмүүс Иерусалим хотоор орж ирж дайрч тэнд хамтдаа баярж Бурхандаа мөргөдөг тийм баяр байна. Тэгээ энэ дээр нэг хэлсэн үг нь Иерусалимд ирдэггүй газар дэлхийн ямар ч гэр бүл төр бороо хургүй байх болно. Тэгэхээр тэр хүмүүс яг ирж байгаа бас нэг зүйл болохоор бороо хураар дүүргдэж тэр өнсгөлэн байдлаас гэтлэгдэхийн тулд хэрэг ирэхгүй бол та нарын гэр бүл дээр чинь тэр ган хачгийн дээр чинь тэр бороо мэт Бурхны тэр бороо буухгүй болно гэж хэлж байна. Тэр хүмүүс цангасан хүмүүс тэр бороо дотор дүүргэхийн тулд тэр майхан баяр дээр бол ирж тэр сэтгэлийнхээ тэр дүүргэлтийг хүсэж байгаа байхгүй юу? Бурхныг ярин хайх тийм сэтгэлтэй хүмүүс байгаа гэсэн үг. Яг үүн дээр нь Есүс энэ урилгыг хэлж байгаа байхгүй юу? Над руу ирээ. Над руу ирсэн хүнд би үнгүүгээр өгнө гэж. Энэ бас зөвхт байдал бас би үнгүү өгнө. Тэр бид нар уншсан. Тэгэд мөн Захария намын 12-ийн 10 дугаар бүлэг дээр эсвэл дээр юу гэж байгаа хэрэг би нэгүсний гуйлтын сүнсийг Давидын гэр дээр Иерусалимийн оршин суугчид дээр асгана. Тэгснээрээ тэд өөрсдийн жадалсан намайг харна. Тэд ганц хүүгийнхээ төлөө гашуудж буй нэгэн мэт түүний төлөө гашуудан ууган хүүгийнхээ хоноос асгартал үлдэх шиг түүний хоноос асгартал үлдэх болно. За энэ дээр гарч байгаа нөгөө намайг түүний гэж хэлж байгаа хүн болохоор энэ нөгөө нэг Христийг хэлээд байгаа байхгүй юу? Есүс өөрийг нь хэлж байгаа. Тэгэхээр юу гэсэн энэ дээр гарч байгаа хүмүүс тэр Иерусалим хотод яах гэж ирж байгаа вэ гэхээр өөрийн аврагч тэр Христийг таних. Тэндээс тэд харна. Түүний төлөө гашуудж үйлнэ гэж. Тэгээ тэдний хүсэн хүлээжсэн тэр Христ тэдний дунд зогсоол хэрэг цангасан хүн байвал над руу ирж надаас уухтан надад итгэдэг хүний төрөөс мөнх амин төргөх тэр амин болго ориглон ус болно гэдэг энэ урилгыг хэлээд багт тэнд тэр олон хүмүүсийн дундаас ирсээр
түүнийг олж харж байгаа ч юм байхгүй, тоож байгаа хүнч байхгүй, янз янз хүн байсан. Харин тэр зөвхт байдлыг үнэхээр эрен хайж байсан. Тэр Захарааны номон дээр хэлсэн байсан шиг Бурхныг эрен хайж, Бурхныг хүндэтгэхээр ирсэн, зүртгэлээр эрен хайж байсан хүмүүс байсан бол харин түүний энэ ярьж байгаа үгсийг бол сонсож, түүний өөрлөлтөд хүлээж авч байгаа. Ийм учир, ийм үйлдэл энэ дотор болж байгаа. За тэгвэл цаашаа өргөжлүүлэх бүгдээрээ бүл Матай номын 6 дахь бүлэг дээр бидний уншдаг, байнга уншдаг нөгөө юу та нар юу идэж байгаа хөлөө, юу өмсөх хөлөө гэдэг энэ нэшлийг бүгд хамтдаа нэг уншъя. За бид нар энийг уншихаар бид нар эндээс бид нар юу харах гэдэг вэ гэхээр за уншиж өгье. Тиймээс бид юу идэх вүлээ, юу уух вүлээ, эсвэл юу өмсөх вүлээ гэж бүх санаа зов. Харин үндэстнүүд энэ бүх зүйлийг чармай хайдаг. Тэнгэрлэг эцэг тань та нарт юу хэрэгтэй байгааг мэддэг юм аа. Харин эхлээд түүний хаанчлал болон түүний зөвхт байдлыг хайх тун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно гэсэн байна. За энэ дээр юу ярьж байгаа вэ нөгөө Бурхны зөвхт байдал ба түүний хаанчлал. Тэгээ бид нар зөвхт байдлынтай бид нар нэмж юу болох вэ? Харж нэхэр хаанчлал ухна шүү дээ. Бурхны хаанчлал. Зөвхт байдлыг хэрэн хайна гэдэг бол бас бид Бурхны хаанчлалыг хэрэн хайж байгаатай. Бурхны хаанчлал бол дотор энэ зөвхт байдал дотор байж идэг. Зөвхт байдал нь энэ Бурхны хаанчлалын нэг хэсэг. Бид нар зөвхт байдлын төлөөх сэтгэл зүргэлт зориулж түүнийг хүсэмжилж хэрэн хайхгүйгээр Бурхны хаанчлалыг босгоно гэдэг бол энэ бол боломжгүй зүйл. Тэгээ бид нар эндээс бас нэг зүйлийг харж байна. Биднийг зөвхт байдлыг төлөөх сэтгэлийг тэр зөвхт байдлын төлөөх хангалуун байдлыг туршлыг нурааж яадаг нэг зүйлүүд юу вэ гэхээр энэ зүйл харагдаж байна. Бидний санаа зовлттой байхгүй. Санаа зовлт. За би энэ дээр өч. Бидний санаа зовлт маань бидний нөгөө нэг зөвхт байдлын төлөөх хэрэг ажилласан тэр хүнсгэл нь хангалуун байдлыг маань нурааж идэг. Энэ зүрхэж ингээд хоосолж идэг байна шүү дээ. Овоо дүргээ үжил бидний санаа зовлтууд. Магаш юу өмсгөлээ, магаш юу өмсгөлээ, юу уух вүлээ. Магаш би ажилтаа байх уугүй байх уу? Тэгээ цалин минь амьдралд хүрэлцэхгүй яах вэ гэд маш олон санаа зовлтууд байдаг. Тэгэхээр энэ зөвхөн зүйлээс болж санаа зовлт биднийг энэ зөвхт байдлыг эрен хагаад цаад болдог ганц зүйл бол санаа зовлт. Тэгээ бид эндээс бас нэг зүйлийг юу харж байгаа нэхэр бидний эрен хайж олж авах хэрэгтэй байдаг зүйл тэрийн санаа зовсноор бид нар юу өмсөх, уух, өмсөх, идэх энэ олон хүний хэрэгцээ байна шүү дээ. Өмсгөлөнгөө дарах хэрэгцээ гэдэг бид нар энийг эрен хайх хэлбэрийн нэг гэж хэлж гэнэ үү? Эсвэл өөр ямар нэгэн зүйлийн дагуур бүтээгдэхүүн байна уу? Тэр Бурхны хэлж байгаа үг нь та нар энийг эрен хайх биш. Махан бие хэрхэн яаж тортох вэ гэдэг дээр анхаарлаа тавих биш. Харин зөвхт байдал дээр анхаарлаа тавьснараа та нарын энэ эрен хайгаад байгаа энэ сэтгэлээ дүрх гэдэг энэ байгаа байдал чинь энэ чинь бол зүгээр л үр дагавар, үр жимсэн. Энэ байдлыг бидэнд ойлгохын тулд тэгээ Бурхан хүний махан байд хэрэгцээ байгаа өмсөж зоох идэх уух нь буруу гэж хэлэхгүй байгаа. Энэ бол хүний хэрэгцээ. Гэхдээ үүнийг эрен хайх гэж үнсэд цанх бүр ингэж явах биш. Харин Бурхны зөвхт байдлыг эрен хайсан тэр сэтгэлээрээ
явсан хүнд бол эдгээр бүх зүйлс нь өгөгдөх болно гэж. За тэгэхээр зөвхт байдлыг эрен хайснараа хүний тэр эрен хайж юу өмсөж идэх хөөх вүлээ гэдэг зүйлүүд нь нэг эсгэлт нь буцаа дүүрэгдээд ирэх байхгүй юу? Тэгэхээр хүн сэтгэлийнхэн гүн сэтгэл ханамжтай амьдралыг хайгаад байдаг шалтгаан нь эдгээр зүйлүүдээс хайгаад байдаг. Би хэрхэн яаж сайн сургуульд орох вэ? Сайн боловсрол эзэмших үү? Энэ нийгэмтэй мөр зэрэгцэн амьдрах уу? Энэ дээр анхаарлаа тавьснаас болж энэ биднийг сүнслэг байдлаас бидний маш их холдуулдаг. Харин бид нар эсрэгээр Бурхан руу харгаа чиглүүлж Бурханы хаанчлал ба зөвхт байдал анхаарлаа хандуулснараа үүнийг эрен хаах юм бол бусад бүх зүйлүүд нь бидний хайгаад байгаа зүйлүүд нь бидэнд өгөгдөх зүйл. Тэгэхээр итгэж хүмүүсийн хувьд бол бид нар харин үндэстнүүд шиг энэ зүйлийг эрен хаахгүй за энэ зөвхт байдлын тул өсөх сэтгэлтэй байх хэрэгтэй. Энэ санааг хэлж байна. За мөн дуулал ном дээр дуулал номын 119 дэх бүлэг бол ерөнхийдөө баг тэр чигээрээ Бурханы үгийг хүсэмжлэн хүлээж байгаа Бурханы үгийг хайрлаж байгаа тэр хүмүүсэд тэр дуулал байгаа. За би эндээс нэг жишээг нь уншиж 1-8-ыг уншиж өгье. Явдал үйл нь гэмзэмгүй. Эсний хуулиар явагч хүмүүс юутай ерөөлтэй вэ? Түүний гэрчлэлүүдийг сахин. За уншиж байгаа хүмүүсүүдийн нэг зүйл нь болохоор гэрчлэлүүдийг сахин гэдэг бол бас үнсэд цангаж байгаа нэг хэлбэр байна. Түүнийг бүхий л зүрхээрээ хайгч. За бүхий л зүрхээрээ хайгч хүмүүс юутай ерөөлтэй вэ? Тэд бас ямар ч шудраг бусыг үйлддэггүй. Тэд түүний замаар явдаг. Бид нэр хичээнгүйлэн сахиулахаар та өөрийн тушаалуудыг тогтоосон юм аа. Таны зарилгуудыг сахихаар замууд минь бат тогтоосоо. Тэгвэл таны бүх тушаалуудыг анхаарах цагт би ичихгүй. Таны зөв шудраг шүүхээс сурахдаа би шулуун шудраг зүрхээр танд талархах болно. Таны зарилгуудыг сахин биелүүлэх болно. Намайг бүр мөсөн бүү орхиоч. Харагтун. За тэгээд харагтун. Би таны тушаалуудыг хүсэмжилж байна. Өөрийн зөв шударгаар намайг сэргээгээч. 12 дахь эшлэлээр. За. Өө эзэн та өөр ерөөлтэй. Өөрийн зарилгуудыг надад заагаач гэдэг. За энэ. За тэгэхээр эндээс бид нар юу харж байгаа нөхөр дуулал номын 119-ыг би та бүхэнд нэгэн зүйл санал болгох гэдэг нь та гэрийн даалгаварт би танд өгмөөрэй. Дуулал номын 119-ийг уншихаараа энд бүхий л зүрхээр гэдэг үг байгаа. Бүхий л зүрхээр гэдэг энэ үгийг дуулал 119-ийн бүлгээс энэ 147 эшлэл байгаа байхгүй энэ дотор. Эдгээрээс тань өчлөлтийг олж бичээрэй. Бүхий л зүрхээрээ. Энэ бүхий л зүрхээрээ яасан байх нь вэ? Бүхий л зүрхээрээ таны тушаалуудыг эрен хайсан, бүхий л зүрхээрээ таныг магтсан, тань бүхий л зүрхээрээ. Тэгэхээр энэ зүйл эдэнд байгаа. За тэрийг хаанаас хэлж яах вэ? Би та бүхэнд 100-аас ерөөдөө би нэг зүйлийг эхлээд бид нар саяны нэг дуулал номын 100-аас хэлсэн байгаа. Сайн уншигдсан байгаа. Дугаараас 2 дээр байж байна. За тэгэхээр энийг та бүхэн ингээд ишлүүдийн доор ингээд бичээд 2 дээр нэг байна. За энэ дээр юу гэж байна вэхээр түүний гэрчлэлүүдийг сахин түүнийг бүхий л зүрхээрээ хайгч хүмүүс юутай ерөөлтэй вэ? Бүхий л зүрхээрээ хайгт. Зарим зүрхээрээ хайж гин, бүхий зүрхээрээ хайж гин. Өөр хаана байна? 10 дугаар эшлэл дээр байна. Энэ дээр юу гэж байна вэ? Би бүхий л зүрхээрээ таныг эрен хайсан гэсэн. За тэгэхээр өнөөдөр зөвхт байдлын төлөө өсөж сангаж байгаа хэлбэрүүд байгаа байхгүй юу? Энэ хүн бүхий л зүрхээрээ эрен хайдаг.
Энэ үнийг бид нэр олж цаашаа өргөжлүүлээд ингээд та өөртөө нээж болоорой. Тэгснээр та энэ 119-ийг бүлийг уншихдаа зорилго тавьж унших юм бол тань бүлийг аюулгүй амархан амжилтаар хийж дуусна. Тань төвөгтэй санагдахгүй байх болно. За тэгээд бид нар эцэст нь дүгнэлтэд дүгнэлтөрөө бид харах юм бол за бидэнд ер нь эдгээр зан чанарууд нь хэр их байна. Зан чанарууд. Бидний зан чанарт энэ нь байна уу? Та өөрөөсөө асуугаарай. Дуул намын 119-ийг уншихаараа энэ төр таны үгийг би үнэхээр хичээлээ үгэлээ ирж хайх гэж миний нүд мөн хүртэл бүр гархилж тэр тэгж их бурхныг ерэн хайсан хүний дуул байгаа байхгүй. Тэгээ энийг уншиж байгаа 119-ийн бүлгийг уншиж чаад та өөрийгөө бодоорой. Та бурхны үгийг хүсэмжилж цаг цаваа зорцуулж унтах нараас хагасаж хүртэл тэр өнсгөлэн байдлыг та амьдралдаа мэдэрч ирсэн үү? Бас нэг өөрөөсөө асуух асуулт. Ер нь таны сэтгэлийг та ер нь юугаар цангаж байна? Та юугаар их цангаж байна? Ер нь сүүлийн үед. Өвдөхгүй багсан, айцаа дарагсан янз янзын санаа зовлтуудаас болж энэ зүйл байна уу? Эсвэл нөгөө яг бурхны хаанчлалаар их бодогдож байна уу? Танд ер нь сүүлийн үед юу бодогдож байна? Тэгээд бас нэг зүйл нь хэрэв бүх итгэгч нар яг энэ бурхны хүсэж байгаа шиг түүний зөвхт байдал ба шударга байдлыг хаанчлалыг ерэн хайсан тийм өсөглөн зүрстгэлтэй байсан бол бид энэ тэдэр хэрэг нөлөөлж чадах байсан болоо. Нийгэмдээ гэр орондоо байгаа хөрштөө та хэрэг нөлөөлж чадах байсан болоо. Тэгээд товчлаад бичиж явах нөлөөлөх байсан болоо. Тэгээд эцэст нь ерөөдөө гол бидний дүгнэлт нь за бурхныг ерэн хайх нь бид жинхэнэ сэтгэл хангалуун байдлыг авчирдаг байна шүү дээ. Жинхэнэ сэтгэл хангалуун байдлыг Бурхныг ерэн хайх нь за мөн Христийг хүсэмжлэх хүлээх нь хуучин гэрээний хүмүүс Месияг хүсэмжилж хүлээж байсан шиг энэ цагийн итгэгч нар Христийн үгийг түүний түг тушаалуудыг түүний дахин гэрэлтийг та хэрэг хүсэмжлэн хүлээж байна. Түүний төлөө та хэрэг үнсэж сангаж байна. Хизээ ирэх нь мэддэхгүй хамаа байх, над хамаа байхгүй. Өнөөдөр надад өөр ажил байна гэд таны зүртэл чинь дүүрчээд байгаа юм биш үү? Ямар нэгэн зүйлээр. Харин тийм биш. Христийн дахин гэрэлтийг та хүсэн хөлөмжилж яг энэ өнсгөлэн хүн шиг тийм зүртэл танд дээр байна уу? Тэгээ та өөрөөсөө шалгаарай. Тэгэхээр ер нь Христийг хараахан итгэж амжаагүй байгаа хүмүүст хэлэхэд бол Христийг хүлээж авч түүний үгээр түүгээр хангагдж тэжээгдэх нь бол энэ бол жинхэнэ би таны сэтгэлийн хэрэгцээг хангана. Таны сэтгэлийн төрөлтийг хангана. За тэгэхээр ерөөдөө бид нар базаад ярих юм бол зөвхт байдлын төлөө өсөж байгаа хүмүүс гэдэг нь
сэтгэлийнхэн үнд сэтгэл хангалуун байхыг эрийн хайж байгаа хүмүүс ерөөлтэй яа гэсэн л утгатай. Сэтгэлийнхэн гүнээс сэтгэлийнхэн гүнээс ямар нэгэн зүйлээр дутагдаад байна. Тэрийг эрийн хайж байгаа хүмүүс ерөөлтэй гэж бид нар ойлгож болох нь шүү дээ. Яг бол тэд нь хангалуун болгоно. Тэхийн хангалуун болгож байгаа гэхээр энэ бол Бурханаас ирдэг хангалуун байдал. Тэгээ бид нар энэ хэд хичээлийн бид нар гол ойлголт. За яагаад гэдэг асуулт бид нар тавьсан байсан. За яагаад заавал өсөх ёстой гэж гэвэл бид нар сэтгэл хангалуун байдлаа бид эрен хайж дүүрэхийн тулд бид нар түүнийг Бурхан дээр ирэх хэрэгтэй. Бурханаас өөрийгөө хоослоснороо энэ бүх байдлуудаа хаяад яагаад бид өсөх ёстой юм бэ гэхээр зөвхт байдлаар өсөх ёстой юм гэхээр санаа зовх харин үндснүүд эрен хайдаг ууж идэх хүмүүсээс зүхээ энэ сэтгэл хангалуун байдлаа сэтгэлээ дүүрэн гэдэг бодлоо хаяад Бурханаар өөрсдөө цангахыг хэлж байна. Ингүүл бидэрт нөгөө эрен хайгаад байгаа тэр бүх зүйл нь нэмэгдэж өгөх болно. Гол нь бид нар Бурханаар бид нар сүнслэг байдал бид нар дүүрээд ирэх цагт бид тэр санаа зовд эрен хайгаад байгаа зүйл маань бидний амьдралд тэрхүү өгдөнө. Энэ бидний эрен хайх шалтгаан биш. Бидний зөвхөн үр дагавар, үр жимсэн гэсэн үг. За өнөөдрийн хичээл маань ерөөдөө энэ зүйлд дандаа ойлгомжтой байв уу? Бүгд хамтдаа ойлгосон зүйлийн төлөөс эзэн Бурхандаа хандан залбирцгаая. За Бурхан минь дандаа баярлалаа. Тэгээд өнөөдрийн хичээлээр дамжуулж өнөөдөр бидний өрхөр амьдралд хүм бол итгэж хүн болгоны зүрхэнд төрөхөр өөрөөсөө асуул маш их олон асуултууд бид нар өөртөө тавьж байгаа. Миний өнөөдрийн байдлаар зүрхт минь юугаар дүүрэн байна? Таны зөвхт байдлаар дүүрэн биш байгаа бол эзэн энэ бүх зүйлийг эзэн та бидний сүнслэг байдлаар бидний үнэхээр эзэн та өөрийгөө олж харахад та тусалсан надад баяр талархах эзэн мэрэ. Тэгээ бид нар үнэхээр зөвхт байдлын төлөө бас маш өөр зүйлийн төлөөр зүрхээ дүүрэн байлгах гэж түүгээр өсөж цангадаг байсан бол эзэн мэрэ. Яг энэ цаг үеч төрхөө бид ухаардаг гэсэн надад баярлалаа. Тэгээ бидний эрен хайж авах зүйл бол үнэхээр бүхэл зүрхээрээ таны үг тушаал. Тэр таны хаанчлал зөвхт байдлыг бид эрен хайхад та бидний хүдэрдэж. Та өөрийн ариун сүнсээ бидний үнэхээр дүүргэж өгөөч ариун сүнсээрээ. Үнэхээр цангасан хүн байвал над руу бид энэ Есүсийн нэрээр хэлж байгаа тэр ариун сүнсийг хүлээж авах тэр уриалгыг бид өөртөө хүлээж авч байна эзэн минь. Бидний сүнс үнэхээр дутагдмал байна, гачигдмал байна, хоосон байна. Та бидний үнэхээр хичээлээ тэр цуврал хичээлүүдэд дамжуулж бидний сүнсийн хэрэгцээг та ангаар дүүргэж өгөөч. Бидний сүнсний хоосон ядуу байдал, гашуудж байгаа байдлыг энэ бүх зүйлээр зөвхт байдлаар өсөж цангаж байгаа энэ байдлыг эзэн таны өмнөөр эзэн та өөрийгөө дүүргэж өгөөч. Тэгээ үнэхээр энэ хичээлийг үнэхээр сонссон хүн бүр дээр танаас ерөөлн дүүрэн байх болтугай. Есүсийн нэрээр